За хиймэл оюун ухаан сонирхогч AI сурахыг хүсдэг үү залуучуудад үнэхээр сайхан мэдээтэй өдөр болж байна. За 1 сарын 24-ний өдөр за CNN дээр нэг нийтлэл гарсан байна. Тэгээ энэ нь болохоор сурч хөгжихтэй холбоотой шинэ AI Academy нэгдэж байгаа гэж байна. За гарчиг нь юу гэсэн бэ гэнгүүт энэ эмэгтэй Монголын малчтад одоо тий AI-ыг авчирч байна гэдэг ийм нийтлэл гарсан байна гэсэн. За энэ дээр юу бичсэн байна вэ гэхээр хэдүүлээ доторхын нүнээр харж үзцгээе л дээ. Тэгээд би яг энэ бичлэгийн юмд яг энэ доторхын ерөнхийдөө уншчихлаа. Тэгээ энэ хичийг хойно эзэмшдэг гэдгийг сайн мэдлээ. За энэ болохоор Абуна гэж ерөнхийдөө өөрийгөө одоо дууддаг. Тэгээд миний мэдхээр л ийм Монголиад ажилладаг тийм хүн байсан. Тэгээ болоор эрдэнэ гэдэг энийгч Монголд AI Academy-г байгуулж байгаа юм байна. За тэгээд ерөнхий зорилго нь юу вэ гэнгүүт за ямар ч хэлсэн Монгол улсад ингээд AI-ийн боловсон хүчийг бий болгох. Тэгээд олон хүүхдэд энэ AI-ийг заалгаж амьдралд нь одоо хэвшүүлж ашиглуулах тийм зорилготой гэж байна. Тэгээд ер нь дэлхийд дээр ингээд 2.2 сая интернетэд одоо орох боломжгүй тийм хүүхдүүд байдаг. Ирээдүйд ер нь бол тэднэр рүү чиглэсэн контент AI одоо оруулна гэж би ерөнхийд нь бол ойлголоо. Тэгээд энэ AI-ийн тусламжтайгаар малчтад хүрнэ гэж бас ерөнхийдөө хэлсэн байна. Тэр нь болохоор цаг агаарын одоо өрчилсөн мэдээг AI-ийн тусламжтай гаргаж өгөх ч юм уу те. Яг тиймэрхүү зүйлсийг малчтаа хүргэнэ гэдэг тиймэрхүү зүйлсийг ярьсан болонгод энэ нэмэгтэй малчтад AI-ыг авчирч байна гэдэг юм хийсэн байна. Интернетээр бас ганц нэг мем яваад исэн. Тэ яг нэг тиймэрхүү юм нь бол болоод исэн. За тэгээд миний ойлгосноор бол эднийх ямар ч лээс юм AI Academy Asia гэдэг веб хуудастай юм байна. Тэгээ үүгээрээ дамжуулаад хүүхдүүдэд танхимын болон цахим сургалт олгох юм шиг байна. Тэгээ би ерөнхийдөө доторхыг нь ер нь хараад үзлээ. Тэнгүүд дотор нь бол энгийн хичээлүүд те энгийн програм хангамжийн талаар хичээлүүдийг эхний байдлаар ганц хоёрыг байршуулсан байна. За тэгээд танхимын сургалт авъя гэх юм бол танхимын сургалтыг нь байгуулгын багц ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар нөхөдөд тавьсан байна. Тэгэд намайг шалгаж байхад би бүртгүүлэх гээд дарсан чинь би буруу санаагүй бол төлбөр нь 14 сая төгрөг өдрөгдсөн баг шүү байсан. Тэгэхээр ер нь бол AI-г хүртээмжтэй болгохын боловсролыг хүртээмжтэй болгоно гэж хэлсний 14 сая төгрөгөөр заачвал сонирхолтой юм л гэж би бас бодож илаа. Тэгээд ирээдүйд мэдээж улам хямдрах байх. Тэ? За ингээд нэвтрээд орчлоо. Замшилс мэдээлэл бүгдлэх хэрэгтэй юм шиг байна. Мэдээлэл заавал бүгдлэх юм байна. За ямар ч хэлсэн ийм академи хийж байгаа юм байна. Та тэгээд эндээс AI академид сурах сонирхолтой тий AI гэрүүдэд сурах ашиглаж үзмээр санагдчихвал бас сонирхоод үзэж болох юм байна. Тэгээд ер нь AI-тай холбоотой мэдээллүүдийг би өөрийнхөө сувгаар дамжуулаад ер нь аль болох өдөр болгон ч юм уу тий ямар ч гэсэн хүргэе гэж бодож байгаа. Тийм болохоор та subscribe, like дараад хүлээж аваарай. За ингээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая.